Энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 9 сарын 5-ны өдөр Лондонд гадаа бүргэр саарал бороотой цаг хугацаа эхэлж байна. Тэгээд тэмч болохоор бид хоёр би өмнө ярьжсэн манай эхнэр бид хоёр ер нь бол энэ оны төгсгөлгээд дараа жилийн эхэнд бол ерөнхийдөө Монгол нүүхээр шийдсэн байгаа. Тийм нэг гоё мэдээ байгаа шүү. Одоо хэлчихье. Лондон гоё байлаа. Үнэхээр сонирхолтой газар, яхахгүй дэлхий дээр цөөхөн хэдэн одоо ийм онцлог хотуудын нэг нь Нью-Йорк, Лондон, Парис гэж ярьдаг. Гэхдээ яг Парис яг бас яг ижил төрлийнх биш. Магадгүй хамгийн ойрхон Жакарта байж магадгүй бах. Өөрөөр хэлбэл ийм өндөр нэвтрэлтэй тийм ээ. 9 сая хүн, 8 сая хүн нэг юм жижиг хотод амьдарсан. Тэгэхээр ерөөсө хизээч завгүй байна гэж байдгүй. Хаа сайгүй хүмүүс байдаг. Тэгээд тогтохгүй маш олон төрлийн хүмүүс зэрэг амьдардаг ийм сонирхолтой хотуудын нэг нь би эхнэр үеэр энд амьдарч үзсэндээ амар happy байна. Тэгэхдээ бас нөгөө талд нь энэс нэг ойлгож авсан зүйл нь бид хоёр угаасаа ийм газар, ийм хотод амьдардаг хүмүүс биш юм байна. Бид хоёрын нэг ойролцоогоор амьдрал тохирох нь сая 1.5 саяас доош хүн амтай тиймэрхүү хотод амьдрал зүгээр юм байна. Хоёрт нь байгаль руу илүү ойрхон байх нь зүгээр юм байна. Гэх мэт зүйлүүдийг бид хоёр таньж авсан болохоор энэ чэнс нүүхээр шийдэж байгаа. За, өнөөдрийн подкаст эхлэхийн өмнө ийм ишлэл би балер өдрөг ботникээсээ хуваалцж байна. 96 дугаар үеих хуудсан дээр байгаа ишлэл байна. Ишлэл нь ингэж байна. Гаргасан алдааны өртөг харин түүнээс олж авсан сургамж болгон бидний ирээдүйн амжилттай хийж буй хөрөнгө оруулалт юм аа гэж. Гаргасан алдааны өртөг нь тэгээ түүнээс олж авсан сургамж нь бидний ирээдүйн амжилттай хийж буй хөрөнгө оруулалт юм аа гэж зургийн нэг юм зураг. Тэнцэнс би нэг юм өнөөдрийн сэдв рүүгээ орж байгаа зүйл нь алдаа. Тэгээд ерөнхийдөө энэ алдаа гэдэг зүйлийг бид нэр яаж ингэж амьдарч үзээд ардаа үлдээх үү? Тэнцэнс юу авах уу, юу хайх уу гэдэг зүйлүүдийг өнөөдөр ярилцмаар байна. Бид нэр угаасаа нөгөө нэг алдаа гэдэг чинь бидний ингээд хөрөнгө оруулалт хийчихэд төсөөснөөс ондоо гарч байгаа үйлдэлүүдийг хэлж байгаа тийм ээ. Төсөөлөл хасах нь бодит байдал. Нэг бол аз жаргал, нэг бол одоо алдаа болох, харамсал, харуулсал, гуниг готрол энэ гэдэг зүйлүүд гарч байна. Тэгээ ярангууд бид нар ер нь амьдралдаа хүн болгон л алдаа гаргадаг. Энэ нэг дүрмийг хэдүүлээд толгоонд аюух авч үзэх хэрэгтэй байна. Бид нар ингээд хамгийн шилдэг стартапын экосистем гэж ямар экосистем байдгийг, ямар хот байдгийг, ямар нийслэл байдгийг, ямар газар байдгийг одоо захиртын хөндөө энтер гэж ярангууд тэнд нэг олон газар байдгүй. Тэгээ энийг би олон газар байдаг гэж боддог байсан. Гэхдээ ингээд олон газрын хайгаад үзэнгууд бүр яахарахгүй байхгүй байгаа зүйл нь юу вэ гэхээр хүмүүс алдааг муугүй зүйл гэж хардаг байдал. Тэнд болохоор Silicon Valley болохоор юу гэж хардаг вэ гэхээр алдааг зүгээр л нэг удаагийн оролдлого, бүтээгүй оролдлого л гэж хардаг. Анхны таамаглалаас нь ондоо байсан оролдлого. Тэгээд ч тогтохгүй тэнд тиймэрхүү газар юу хардаг вэ гэхээр хүмүүсийг алдахыг шийтгдэггүй. Муу шаадгүй. Тэрийг ерөөсөн муугаар ярьдгүй. Тэрийг сөрөг зүйл гэж тодорхойлохгүйгээр тэрийг харин ч эсрэгээр нь эерэг зүйл гэж хардаг. Олон алдсан хүн илүү амжилттай байх магадлалтай гэж хардаг. Монголд энэ ерөөсөө тогтоогүй. Алдаа гаргах юм бол ихэнх хүмүүс чамайг, намайг, хэнийг чамаагүй, чадахгүй, бүтэхгүй, хүнтэй шууд холбодог үйлдэлийн. Нэг бол хамгаалтын механизм ойлгож байна. Зүгээр ингэж явах нь зүгээр. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ ирээдүйн нөгөө нэг бүтээлчээр сэтгэж чаддаг, эрсдэл авдаг, олон юмыг хийдэг тийм хүмүүсийн орчныг бий болгоё гэж байвал бидний нэг хийх ёстой зүйл чинь алдаа гэдэг нэр томьёог арилгаж тэрний ойлголтыг өөрөөр хүмүүсийн толгойд нийгмийн дотроо суулгах хэрэгтэй байгаад байна. Тэгээ энийг ингээ ярангууд
яг онлайн төвшин дээр хүмүүс ойлгоод тийм штэ ялангуяа гарааны бизнес хийж байгаа хүмүүс ер нь бизнес юм оролдож үзэж байгаа хүмүүс чинь алдахын зөв штэ. Тэгээ зөвхөн биш дасгал хөдөлгөөний тэмцээн уралдаан байж болно, спортын юм яригдж байж болно. Хүн алдаж болно штэ гэж. Гэтэ яг хаана энэ ингээд байхгүй байна вэ гэхээр хүмүүсийн хоорондын ярилцаан дотор, гэр бүлийн харилцаан дотор, нийгмийн энгийн харилцаан дотор юу гарч ирээд байна вэ гэхээр тэр хүн алдсан, тэгэхээр тэр хүн буруу хүн, энэ хүнтэй найдаж болохгүй, энэ хүнтэй явж болохгүй. Энэ хүн угаасаа ирээдүйд бүтэхгүй гэсэн. Миний нөгөө яриад байдаг өөрийнхөө өнгөрсөн цагаараа өөрийгөө чөтөрлөөд байдаг бол энэ асуудлаас болоод нийгэм бас хүнийг өнгөрснөөр нь чөтөрлөх гээд байдаг. Өнгөрснөөр нь тодорхойлох гээд байдаг. Энэ бол гэхдээ зүгээр л үзэгдэл гэж хэлмээр. Өөрөөр хэлбэл энийг үүсгэхийн тулд бид нэр системээр хатгалгаанд ороо системээр бид нар үндсэн одоо нийтийн ойлголт гэж ярьж байгаа тэр зүйлийг өөрчлөх хэрэгтэй зүйлүүд яригдж байгаа шүү. За гэхдээ биднэрт нөгөө талаас нь харангуйт нийгмийн шүмжлээ суугаад ахгүйгээр бидний зүгээс яаж болох юм гэхээр бид нар угаасаа хүссэн хүсээгүй тэр амьдралд нь амьдарч байгаа хүмүүс. Бид нар хүссэн хүсээгүй алдаа гаргах хүмүүс. Бид нар хүссэн хүсээгүй тэр алдаа гаргачаад дараачийн юм руугаа зүтгэх хүмүүс. Бид нар хүссэн хүсээгүй эргэн тойронд байгаа хүмүүс дотор хүмүүс бүтэмжгүй үйлдэлүүд гаргана. Бүтээгүй ажлууд бий болно. Бас дээрэс нь тийм дахин давтагдах бодит ийм ертөнцид бид нар амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр бид нар яаж сурах вэ гэхээр тэр нийгмийн тэр үндсэн ойлголтыг өөрчлөхийн тулд бид нар эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Бид нар нэгийг дэмждэг болох хэрэгтэй. Бид нар алдаа гаргасныг шийтгдэггүй байх хэрэгтэй, муу шаадгүй байх хэрэгтэй. Харин дэнчэнсээ яаж суралцах вэ? Нэг алдаа гэдэг зүйлийг, фейлер гэдэг зүйлийг үнэхээр нийгэмдээ хүлээн зөвшөөрсөн нэг газар бол яахаргүй Израиль улс. Израиль улсад би 3 удаа очиж исэн одоогийн байдлаар. Израиль залуучуудтай ажиллаа, тэр нийгэмд нь очоод зүгээр ингээд залуучуудтай орой хоол юм уугаад юм яриад сууж ангууд тэнцэн нэг юм байдаг зүйл нь юу юм гэхээр хүн зөрөгтэй юмыг оролдож үздэг нийгэм. Хүмүүс ерөөсөө эрсдлээс айдгүй юм шиг тийм нийгэм. Тэгээд дээрэс нь тэрлүүгээ хийх шаардлагатай зүйл рүү амар эрс илэн далангуугаар дайрч чаддаг хүмүүс. Тэгчээд тэнцэнээсээ алтангууд юу ч болоогүй юм шиг дараачийн юм ярилцдаг ийм хүмүүс болсон бэл. Энийг нь хаанаас суулгасан гэж асуунгууд энэ мэтгэлцэх байдал, энэ юмны зөв буруу байдлыг ойлгож байгаа байдал нь нөгөө нэг шашны суурьтай залуу бага наснаас нь сургуульд нь зааж байгаа хандлагаас гаралтай байдаг юм байна. Тэгээд тэр хүмүүстэй ярангууд ерөөсөө хүнийг харин ч хүнийг яадгүй гэхээр олон хүн алдсан хүн рүү өшөө ач холбогдол өгөх магадaltaй байдаг. Энэтэй холбоотой нэг статистик бас юу гэдгийг гэхээр ер нь хараад байхад хамгийн амжилттай entrepreneur хүмүүс гэдэг нь өөрсдөө олон алдсан хүмүүс буюу дундаж нас нь 40-с дээш настай хүмүүс илүү өндөр амжилттай байдаг юм байна гэдэг нь батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл амьдралын сургамж гэдэг зүйл яахаргүй хүсүүсэйгөө хоримтлагддаг юм байна. Тэгээд тэр нь өөрөө буцаад сургамж болж чаддсан байна гэдгийг нь энэ статистик биднэрт баталж харуулж байгаа шүү. За тэгэнгუთ би энэчнээс бидний үнчнээс өнөөдөр маргааш юу гэж болох вэ гэж. За нэгт нь болохоор бид нэр өөрсдийгөө уучлалт сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон хүмүүс яадгүй гэхээр бид нар маш олон одоо том зүйл рүү ингээ айгүй өндөр ач холбогдол өгөөд сэтгэл зүй, бие физиологи, санхүүгийнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд цаг хугацааныхаа хөрөнгө оруулалтыг хийчээд тэгээд бид нар фейлдэн. Унах магадaltaй. Чадахгүй юм байх, чадахгүй хийх магадaltaй. Хүн лимчин тэгнэ. Чадахгүй юм байгаа, мэдхгүй зүйл байгаа. Оролдож үзээд хүссэн юм болгон яг боцсноор нөлөөлөл болохгүй. Чи нийгэм эдийн засаг айгүй том систем дотор байгаа болохоор яг тэр үед нь та өөрийгөө үнэнгээсээ уучлах чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Би саяхан бас нөгөө уналтаас босох тухай ярьж байгаа. Тэрэн дээр сургалт хийсэн, сарынхаа сургалт, энэ сургалтын дээр бас ярьсан зүйл нь тэр байна. Та өөрийгөө хамгийн түрүүн хийх ёстой зүйл чинь та өөрийгөө уучлах чадах уу гэдэг асуулт. Тийм ээ, би оролдож утсан, тийм ээ би фейлдсэн, тийм ээ би яахаргүй иймэрхүү буруу шийдвэрүүдийг гаргасан, тийм ээ би яахаргүй буруу санаа дэвшүүлсэн юм байна. Тийм ээ би яахаргүй оролдож үзээд үр дүн нь миний боцсноос ондоо гарсан байна. Энэ бол хүн болгоны хүлээн зөвшөөрч сурах ёстой, өөрийгөө уучлах сурах ёстой алхам, айгүй чухал алхам. Тэгэж тогтохгүй хэрвээ бид нар тэр алдаа гэдэг зүйлийг өөртөө өөрөөр тодорхойлж чадах юм бол бид нар яах вэ гэхээр
Ямар гоё юм бэ? Суралцах юмаа суралцчлаа. Одоо энэ change би авсан зүйлээ яаж дараачийн ирээдүйн рүүгээ хөрөнгө оруулалт болох вэ гэдэг талаар боддог болж хуурах тухай ярьж байна. Тэгээ тэр ч утгаараа би бол одоо хувьдаа боддог зүйл нь би одоо дахиад 1000 алдаа гаргана. Би одоо дахиад миний дараачийн хийж байгаа олон зүйл зарим нэг нь бүтэж магадгүй, зарим нэг нь бүтгүй байж магадгүй гэдгийг ойлгож байна, мэдэж байна, хүлээж байна. Тэгэж тогтохгүй би дараачийн алхамнда яг үлэр өшөө зөрөгтэй, өшөө хурдтай алдаа гаргахаас айхгүй юм. Одоо би олон стартап хийж үтсний эцэст нэг ойлгож авсан зүйл юм гэсэн зөрөгтэй байх гэдэг бол бүр яахаргүй ийм юмыг эвдээ. Инновацлог юм хий гэж байгаа ийм хүмүүсийн хувьд зөрөгтэй байх маш чухал алхам юм байна. Гэхдээ хэрвээ хүн алдаанаасаа болгоомжлоод юм хийх болгондоо өнгөрсөн цагаасаа гарсан алдаагаа тусгаж үзээд ингүүл ингэч тэгээд зүрхэн автсан гэж ярьдаг штэ. Тим хүн болчих юм бол зөрөгтэй байхад айгүй хэцүү байдаг. Зүгээр өөрийнхөө төвшөнд хүртэл урд нь хийж байгаа зүйлээ одоо би дахиад нэг хийж үзье гэж хэлэхэд зөрөгтэй байхгүй бол айгүй хэцүү. Тэгвэл зөрөгтэй болгодог нэг зэвсэг чинь юу байдгийг гэхлээр саяны миний яриад байгаа ойлголт байдаг. Би угаасаа 1000 алдна. Тэгвэл би тэрэн дотроо өөрийнхөө гаргасан үнцнээ алдахгүй. Чухал зүйлүүдэд 8 алцахгүйгээр. Тэгээ урагшаа зүтгэж л байх юм бол энэ болгон чи энергийн хоригдлол гэж юм бий болно. Энэ болгоноос би сургамжуудыг гаргаж аавна. Энэ болгоноос би илүү сайн бизнесмен, entrepreneur, үүсгэн байгуулагч, тамирчин, сурагч болох магадaltaй гэдгээ авч байгаа. Манай шинэ сургууль Play Academy гэж энэ сургуулийг биелүүлж байгааг, үүсгэж байгааг таад харсан байх. Сая 100-ны амралтаараа програма хийж үзлээ. Дараагийн програм аль хэзээ бид нар төлөвлөд эхэлсэн байна. Бид нар 1 сарын дундуур нэг бол Вьетнам, нэг бол Таиланд руу Монголоос хүүхдүүдийг авч яваад 100-ны кампыг international camp-а зохиогч байгаа. Эхнийх нь тэрэлжид болсон, хоёр дахь нь олон улсад болох ба. Яг энээс гадна бид нар хамтарч ажиллаж байгаа олон улсын хэд хэдэн сургуультайгаа хамтраад 2-3 өөр бас Европ болон Америкийн өмнөд Америкийн улсууд руу ийм олон улсын кампыг бид нар зохиож эхэлж байгаа. Энэ сургууль дотроо бидний нэг одоо үнэлгээн дээр чинь одоо хүүхдүүдийн сургамжийн акцийн үнэлгээн дээр бидний нэг хиймээр байгаа зүйл нь хуучин дүнгийн системийг ерөөсөө хиймээр. Хуучин дүнгийн систем юу харуулах гэдэг нь вэ гэхээр хүүхдийн тестэнд хэр сайн авч яана гэдгийг л дүгнээд байгаа харамсалтай. Хэдийгээр энэ хүүхдийн мэдлэг болон сурсан чадварыг хэмжих гэж оролж байгаа боловч одоо энэ систем нь хуучрагдсан бүтггүй худлаа гэдгийг айл эзэн баталсан. Тэгвэл харамсалтай нь их сургууль тэрийг хардаг хэвээрээ болохоор бид нар энийг дараачийн боловсролын системээр шилжиж явахын тулд тэр тоо чухал байдаг болохоор тэр тоотойгоо бид нар зурлалсан хэвээрээ л байгаад. Тэрнийхээ оронд бид нар ямар зүйлийг бий болгомоор байна гэхээр competency буюу яг үнэхээр чадварыг нь эзэмсэн байна уу, эзэмшээгүй байна уу гэдгийг нь бид нар гүйцэтгэлийнхэн төвшин, акцийн төвшнээр тодорхойлдог болно. Мэдлэгтэй болцсон байгаа юм байна. Чадвартай болцсон байгаа юм байна. Мастерын төвшөнд орсон байна гэх мэтэр бид нар өөрсдийн гэсэн хамтарч ярьж байгаа сургуулиасаа гоё копидж байгаа санаа нь юу юм гэхээр бид нар мэдлийн төвшингийн хоримтлыг нь л хэмжмээр байгаа. Чадварын төвшнийх нь хоримтлыг нь акцийг нь л хэмжмээр байна. Тэр нь буруу зүг байхгүй. Зарим нэг нь хоёрхан одоо функцээр акц гаргасан байж магадгүй. Зарим нэг нь мэдэх ёстой 3 шин чадварыг яахааргүй эзэмшсэн байдлаар харуулж магадгүй. Зарим нэг нь ганцхан байж магадгүй. Энд чинь ерөөс асуудал биш. Энд чинь зүгээр л юу хэлээд байна вэ гэхээр хүн урагшаа янз янзын хурдаар ахиц гаргадаг. Тэгээ тэр ахицсан дотор зарим нэг нь илүү хурдтайгаар, зарим нэг нь алдаа гаргана, зарим нэг нь ухрана, зарим нэгнийхэн замнал нь дандаа ингэгээд авахгүй, зарим жоохон унжаагаа давхиж босно. Энийг л яриад. Хэрвээ бид нар хүүхдүүдтэй хичээлд өнөөдөр альва зүйлийг сурахад, амьдралд сурахад, альва акцийг амьдралд бий болоход алдаа гэдэг зүйл байх ёстой алхмуудын нэг шүү гэдгийг үнэхээр бид нар ойлгуулж чадах юм бол манай сургуулийн хүүхдүүд зөвхөн тэрийг ойлгоснороо нийгэмд шал ондоо хүмүүс болж гарч ирнэ. Шантардгүй, ундгүй, стресслэхээс нь бага, депрессэн бага, тэсвэр хатуужлал нэг арай ондоо. Гэхдээ тэр нь эрүүлэр орж иж байгаа. Зүгээр шахалтаар биш. Тэр нь эрүүлэр, тэр нь циклийг ойлгож чаддаг, том зургийг ойлгож чаддаг, системийн нэг хэсэг болохоо ойлгож чаддаг. Тэрэнд өөрийгөө урт хугацаанд бэлтгэсэн байдлаар алсын байдлаар юмыг харж чаддаг тийм үсэг бол. Яг энийг л хэлээд байгаа.
Энийг л би одоо өнөөдрийн яриад байгаа тэр алдаа гаргах гэдэг зүйлийг муу зүйлээр хардггүй, эрүүл зүйлээр хардаг бол сурчих юм бол бид нар тайвар. Тэгээд тэр нөгөө өөртөө итгэлтэй дийлчихгүй тэр нэг байдал гэдэг хаанаас гарч ирнэ вэ гэхээр тэр ойлголтоос л гарч ирж байгаа ш. Дахиад давтчих. Тэр нь юу юм гэхээр би ирээдүйд алдаа гаргана. Тэгтээ тэглээгээд би мажичихгүй байхгүй болчихгүй. Би явж л байгаад би эрүүл мэнд ирч хүч тэнхээтэй саруул ухаантай тунгалаг саруул ухаантай хий гэсэн юмдаа үнэн чивээрээ явж л байх юм бол миний зам нь урт байж магадгүй, миний зам нь хэцүү байж магадгүй, миний зам нь олдон алдаатай дотроо алдан бүтлгүүтэлтэй байж магадгүй. Тэгтээ би ард нь гарна гэж. Энэ ойлгомж, энэ ухамсарыг, энэ ойлголтыг өөрийнхөө тарихын дотор бид нэр суулгаж чадах юм бол бид нэр айхгүй, дийлчихгүй тэр тэнхийг дотроосоо гаргаж авч чадна. Би одоо яг тийм цаг дээр ярьсан. Би одоо алдхаас үнэхээр айхгүй байна. Би хүмүүсийн өмнө буруугаар шүүмжлүүлэхээс үнэхээр айхгүй байна. Яагвал би юу чухал вэ гэдгээ таньж байна. Тэр нь болохоор би тэр утга учир бүхий олон хүүхдэд нөлөө болсон энэ өөрчлөлтийн энэ институтыг бий болгох. Энэ бол миний жанжин шугам. Энэ бол миний утга учир бүхий зорилго. Тэрэндээ хүрэхийн тулд би олон зүйлийг мэдчихээн. Бас олон зүйлийг би мэдэхгүй байна. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар өөрсдөө сууж үзэр. Спортын тамирчин хүн заримдаа олон тэмцээнд би хожигдно. Би энэ уикендээр нэг тэмцээнд тоглох гэж байна. А ранк дээр орно. Тэгээд миний бэлтгэл сая нөгөө бүтэн сар баг бэлтгэл хийгээгүйсээ болоод нэлийн доогуур байгаа. Би зарим нэг раунд дээр алдах байх. Ихэнх дээр алдчих магадгүй. Зүгээр. Яа тэгвэл миний урт хугацааны хийх гээд байгаа зүйл чинь би өөрөө олимпиад явна гэдгээ зорилгоороо л явж байгаа. Олимпиад ороход надад өмнө нь дахиад бүр хэдэн мянган тоглолт хийх хэрэгтэй бол. Тэр дотроос би олныг хаална. Олныг хожно. Гэтэ би хэрвээ эрүүл байгаад эрч хүчээ зарцуулаад жанжин шугамдаа буюу олимпиад явах гэдэг зорилготой өрн байгаад явж чадах юм бол би дийлчихгүй. Харин олон хүмүүс нь яана гэж яг буруу хүлээлтийг тавиад алдаа гаргах нь муу шүү. Би рүү алдчихвэл урагшлахгүй байгаа юм байна шүү. Би тэмцээнд тоочихгүй байгаа бол ингэж байгаа юм шүү. Би тэр дараачийн раунданда хусагдаад байвал би мяарж байгаа юм байна гэж боддог хүмүүс 28 хүртэл тэсэж удаж явж чадахгүй. Энэ амьдралын бүх юм дээр хамааралтай горим. Би 40 хүрж байгаа энэ жил. Энийг би маш олон ярьж байна. Тэг магадгүй насны ойлголт юм байж магадгүй. Гэхдээ би нөгөө нэг хүмүүсийн яриад байдаг манай ах эгч нарын дээрүүд яриад байдаг тууштай байх. Нэг юмд ингээд тууштай хандах, нэг юм сэтгэлээрээ хандах гэдгийг одоо би жоохон ойлгож байх шүү. Залуу хүмүүсийн бүтэц, тархитлагын бүтэц, амьдралын дуршлаг ойлголтоос хамаараа бид нар бүр яах аргагүй илүү богино хугацаагаар бодож сэтгэдэг юм байна гэдгийг би одоо жинкнээсээ мэдэрч ойлгож авлаа. Яад үл бид нарт нэг цөөхөн хідэн эрч хүчээр дүүрэн амьдралын зугаатай цаг байгаа. Тэгээ бид нар тэрэндээ багтаж юм хийн төлөө дайрдаг болохоор магадгүй бид нар юмыг дандаа богиноор сэтгэж тэгээд маш хурдтай томоохон өөрчлөлтүүдийг хийдэг юм байна. Эсвэргээрээ бид нар 40 нас гэд цаг хугацааг өөрөөр илүү уртаар нь амьдрал мэдэрснийхаа дараа бид нар юу ойлгож эхэлтийн гэсэн чинь бидний хийгээд байгаа ажил хөдөлмөр зүтгэл хичээл зүтгэл чинь бүгдээрээ нэг цөөхөн хэдийн юмны төлөөл байгаа гэдгийг ойлгож. Тэгээд тэр цөөхөн хэдийн юмныг агуу төвшөнд нь хийгээд утга учир бүхий төвшөнд нь юм болоход хүссэн үсээгүй цаг хугацаа шаарддаг юм байна. Залуу байхдаа бид нэр дандаа боддог зүйл нь мундаг юмыг 3-5 жил дамжуулах юм бол айгүй урт хугацаа гэж боддог байсан. 5 жил гэдэг бол айгүй урт санагддаг шүү дээ. 20-тай залуучууд, 10-тай залуучууд, 30-тай залуучууд хүртэл тэгж л бодож байгаа. Айгүй би 30-тай хэвээрээ 39-тэй тэгтээ. Одоо толгой айл эзэн 40-с 50-тай юм шиг санагдаж байна. Тэгээд хэрвээ бид нэр одоо 30 эдийнхаа төгсгөл рүү орж эхлээл тэгэл жоох юм төрүчи ярьж байгаа цаг хугацааны өөр ойлголт руу ороод ирэхээр биднэрт юу сонирм болж санагддаг гэж 5 жил бол юу ч бид нэр 10 жилийг боддог, бид нэр 20 жилийг боддог болж байгаа. Тэгээд 90-30 тэрийгээ дагаад бидний тэр хугацаанд дотор хэдэн удаагийн бүдрэлт алдаа бүтлгүүтлийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг ойлголт чи өөртөл ондоо болж хувирж байгаа. Тэгэхдээ би тэрийг нь айгүй олдон одоо юу гэдгийг алдааг уналтыг хүлээн зөвшөөр гэж байгаа зүйл бол ерөөсөн биш. Миний зүгээр хэлж байгаа зүйл нь эхлээд болохоор алдаа гаргана,
Та алдаа гаргана, чи алдаа гаргана, найз чи алдаа гаргана, нөхч чи алдаа гаргана, ээж чи алдаа гаргана, ах чи алдаа гаргана гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд энэ нь бидний агцын чухал хэсэг юм уу гэдгийг л ойлгоосэй гэж байна. Ялангуяа энэ Монголын стартапын ертөнцид манайх шиг юм жижигхэн экосистемд бидний нэг хийж болохгүй зүйл нь юу юм гэхлээр нэгнийхээ мотивацийг ерөөсөн унгаж болохгүй. Жижиг улсадаа бид нэг илүү хэтэрсэн байдлаар балиар гэдэг үг чинь одоо энэ ч орж өөдрөг байж дэмжиж сурах шиг. Гэхдээ бид цөөхүүлэх нэ бидний эрч хүч, энерги, дэмжлэг, туслалт, сэтгэл зүйн аюулгүй гоё тэр дэмжлэгийг авах хүний тооч нь угаасаа бос оронтой харьцуулбал бид нэр цөөхөн хүмүүс дотор. 3 сая гайгүй. Тэгтэл 3.3 сая гэдэг чинь 30 сая, 300 сая хүнтэй харьцуулах хаан ч хүрхгүй. Тэгвэл энэ нийгэмдээ бид нар яаж байвал зүгээр юм бэ гэхээр нёгийг татдаг, буулгадаг, болохгүйг нь хилдэг. Уул нь санаа нь зөвл байх шиг тэлтгэл юм шиг ба шүмжилж байгаа байдал. Тэрний хооронд хэдүүлээ яаж сурах ёстой юм гэхээр жоохон хитэрсэн байдлаар нёгийг дэмждэг, тусалдаг, урагшлуулдаг, хуваалцдаг, хамтардаг, эерэг байх хэрэгтэй. Алдааг нь шагнал болгодог. Бүтлгүүтлийг нь сургамж болгоход нь илүү тусалдаг. Тэгэхээс биш шүүмжилдэг, хайдаг биш. Би саяхан thread дээр нэг тавьсан хэдэн өдөр дараалж нэг тавьсан санаа тэр байна. Шүүмжлэл хийж байгаа хүмүүс өөрсдийгөө юмыг сайжруулахад л хувь нэмэр оруулж байна гэж боддог юм шиг байна. Хүн болгонд хийдэг. Би ч гэсэн заримдаа тэгдэг. Би тэгтээ үнэхээр шүүмжлэл хийхийг хүсдэггүй юмд аль болохоор чадах хэмжээрээ шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ миний бид нэг санах ёстой зүйл нь гэхээр шүүмжлэлээс хамаагүй дээр хувь нэмэр оруулах аргууд байгаа гэдгээ хэдүүлээ мартаж болохгүй. Зүгээр л хардаа хин нэгэн хүний ямар нэг юм хийж яхад нь зүгээр л шүүмжлэхгүй байх гэдэг чинь өөрөө маш том хувь нэмэр оруулдаг зүйл шүү. Шүүмжилж байгаа чинь ихэнх хүмүүс юмыг урагшлуулж байгаа гэж боддог боловч яг үнэндээ тэр тухайн хүнийхээ хийж байгаа юмд нь эргэлзээ бий болгож байгаа. Доошоо татчих. Сөрөг тамга дарж байгаа. Аваачаад айгуугаа excitement-ийн аливчийг унтрааж байгаа. Галыг нь багсгаж байгаа. Ийм л юм ихэнхтэй болдгоо шүү. Айгуу цөөхөн хүмүүс шүүмжлэлээс агцын шийдлийг гаргаж авдаг шүү. Тэгээ ядаргаатай зүйл нь шүүмжлэл нь яаж орж ирж байна, хинээс орж байна, хизээ орж ирж байна гэх мэтээс айгуу хамааралтай байдаг. Тэр нэг шүүмжлэлээс ондоо маш олон аргууд байгаа шүү. Үнэхээр л хүнд туслая гэж байгаа. Үнэхээр эсвэл хүнийг зүгээр буулгамаар байгаа бол барыг шүүмжлэл хэлэхгүй шууд хэлцэн дээр чи бүтггүй чамааг би бүтээсэй гэж хүсэж байна. Тэрийг л хэлсэн. Яагаад гэвэл чи бүтчихээр би бүтгэхгүй гэдгийг надад сануулах гэдэг болохоор би барьцж байна гэдгээ барыг шууд хэлчихвэл зүгээр. Эсвэргээрээ бид нар яаж болох вэ? Түрүүн хэлсэн шүү. Шүүмжлэхгүй байна гэдэг чинь өөрөө маш том. Ялангуяа таны хайртай, таны амьдралдаа чухал гэж боддог хүмүүс чинь нэг юм гаргачихвал шүүмжлэхгүй байх чинь та тэр үнд нэмэр болж байгаа. Зөвлөгөөг, цаг гарга, уулзаж суу. Зүгээр л хажууд нь бай. Би нэг өмнө зөндөө ярьжсэн. Найз нөхөд гэр бүлийн хүмүүс чинь маш хэцүү нөхцөлд ороод гүнзгий гутрал, депрешны цаг үед орцсон үед та ерөөсөө хажууд нь л байх хэрэгтэй байдаг. Имчлэх гэж орлохгүй, засах гэж орлохгүй зүгээр л хажууд нь байх хэрэгтэй. Шүүмжлэхийн хооронд бид нар бас л тэгж бас болно шүү гэдгийг хэлмээр. Шүүмжлэл бас хүмүүстэй гэж боддгийн арчлал гэдэг юм олон талд үзэл бодол ингээ ороод хувирдаа явдаг. Тэгтээ тэр чинь хариуцлагатай ярилцлага оролцох хэрэгтэй байгаа штэ. Тэрийг гэсэн марч. Тэгээс зүгээр л юмныг болохгүй байгаа бүтгүйг уур үүсгэхийн тулд хүмүүсийг эвдэхийн тулд хүмүүсийг хаглахын тулд хэлж байгаа тэр шүүмжлэлүүд ямар ч хэрэгтэй. Игогоо тижих гэж хүмүүс бас шүүмжлэл айгүй хэлдэг тийм ээ. Би энэ болохгүй байгааг нь харж чадж байгаа шүү хүн шүү гэдгээ бусдад батлах гэж их шүүмжлэл интернетээр тавьдаг. Ер нь айгүй олон шүүмжлэл тавьж байгаа хүмүүс өөрийнхөө шүүмжлэлийг харуулах гэж, бусдад харуулах гэж, нөгөө хүндээ зориулж, бусдад өөрийгөө л харуулах зорилгоор тавьдаг зүйл. Дахиад энэний ард бид нэр юу борлоод байна вэ? Зөв буруу алдаа, буруу гэдэг зүйл чинь хэцүү шттэ гэж. 20 эдтэй залууг өнөөдөр юм бүтээгүүгээд бүтээгүүгийн гут нь бид нар очиод нийгмээрээ чи бүтээгүү, чи чадахгүй, чи болохгүй хүн гэж хэлснээрээ бид нар юу гаргаж авах юм? Тэр залууг удаашруулж जैन тэр залууг ирээдүйд юм оролдох байдлыг хэдүүлээ шууд очиж хөлийн хугалж хавж байгаатай л адилхан.
тэрний хооронд бид нар яах ёстой юм гэхээр манай сая камп дээр ирсэн шиг хүүхдүүдийг тэрнээс хойш явж 10 хэдтэй хүүхдүүдийг 20 та хүүхдүүдийг 25 та хүүхдүүдийг бид нар шүүмжлэхээ болоод алдаагийн эрүүл алхмын нэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За одоо би өглөөний хэсэг рүү орж байна. Өнөөдрийн подкаст би энэ тухай ярих гэж бодсон. Бид нар стартап инновац энтергээл мундаг юм яриад үнэхээр л ирээдүйн одоо мундаг экосистемыг бүрдүүлэе гэж байгаа бол 3 зүйлийн төвшөнд яригддгийн ажлууд. Эхнийх нь болохоор үйл ажиллагаа, үйл явдал, тэрийг бид нар монголчууд аягүй гоё хийж явж байна. Хоёр дахь нь зөв хүмүүсээ бий болох байдаг. Энэ дээр одоо сүүлээд их ажил гаргаж байна. Гадаад төгсөн монгол мундаг залуучууд Монгол руу ирж юм хийх хүсэлтэй болж байна. Дотооддоо болж байгаа залуучуудын ч гэсэн мэдлэг чадвар, ойлголт гоё задарч байна. Өөрөөр харагдаж байна. Хичээл зүтгэл байна. Шин зүйлүүд оролдож байна. Шин бид нар ийм агцын төвшнүүдийг шинээр тодорхойлсоор байна. Гэхдээ 3 дахь нь юу гэдэг юм гэхээр тухайн экосистемийн хоорондын харилцаа, соёлын тухай яригддаг. Тэгвэл тэр соёл дотор яригддаг нэг хамгийн чухал үнэхээр супер экосистем бүрдүүлэх байх ёстой зүйл нь бид нар алдаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг нийгэм болж авах ёстой. Эрсдлийг хийхэд, ондоогоор юм хийхэд, өөрөөр юм хийхэд нээлттэй, эерэг, ээлтэй орчин бүрдүүлэх ёстой. Тийм газар л хүмүүс инновацлыг галзуу тэнэг санааг бодит болгодог. Эсвэргээр юмыг нь бүгдийг нь анхнаас нь унгаад байвал бүтггүй шүү. За та хэд юу гэж бодож байна? Санал бодлоо комент секцэд бичээрэй. Дараагийн подкаст дээр ямар сэдвээр яриул гоё вэ? Та хэд бас саналаа байнга өгж байгаарай. Уншдаг шүү, үздэг шүү, хардаг шүү, комент бичсэн хүмүүстээ баярлалаа. Миний подкаст, миний видеог анх удаага үзэж байгаа бол, сонсож байгаа бол subscribe хийхээ битгий мартаарай. Манай багийн зүгээс 7 хоног болгон бид нар 20-3 видеог энэ YouTube суваг дээр оруулдаг байна. Подкаст маань аудиогоор бүх платформудаараа явж байгаа. За тэгээд тунхтахгүй уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай. Баярлалаа.